За түрүүн хийсэн видеон дээр бол нэг кейс хуваалцсан. Тэр бол Чойронгоо гэдэг Facebook-ийн юм пэйж хуудас байсан. Тэгээ тэрэн дээр юу нэм нийтлэлүүд аяг хорд юм билээ. Би бас нэг сайн мэддгүй байсан юм байна. Маа найзууд уншаад тахлаар нь ороод харсан чинь яг нэг залуу өөрийнхөө амьдралыг бичсэн юм түүхийг олж уншсан. За тэрэн дээр бол би айхтар одоо юу гэдэг шүүмжлэл ч юм уу эсвэл одоо ийм зөв буруу за би шүүмж гэж байх уу те тэгэл ийм одоо өөрийнхөө санаа үзэл бодлыг илэрхийлсэн юм баг хийгээгүй. За тэгэд өнөөдөр зүгээр би тэрэн дээр жоох анализ хийх зорилготойгоор хэд хэдэн зүйл дээр ингээд нэг юм жоохон төлхүүр гаргалгаануудыг хуваалцах нь зөв юм байна гэж бодоод энэ видео хийж байна. Тэгэхээр за тэр залуу бол эхлэхдээ тэр нийтлэл эхлэхдээ яг ингээ юг өгүүлж байгааг та харсан баг. Бас сонссон баг тийм ээ. За тэн дээр бол анхаал одоо жишээлбэл гайгүй цалин авдагс 200 мянган төгрөг тэгээд тэр мөнгөтэй байх үед тэр цай 16 тийм дэлбийн гэлүү юу гэлээ нэг юм тоглоом мөрөдөд тоглоомын юм газар байсан гэж байгаа байхгүй. Тэгэл тэр нь бас айгүй тийм хялбар аргаар ингэж мөнгө өсгөх зорилготой тийм газар. Тэгээ тэрийг ингээ анх харчаад нөхөр за би энэ нэг бол угаасаа ямар утгагүй юм бэ? Ийм тэнэг юмд мөнгөө үрж тэгж тоглож яадаг байна гэж боддог байсан. Тэгээ би тэрэнд бол ерөөсөө ороогүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэн дээр бол өөрийгөө хүн би ийм одоо утгагүй мөрөдөд тоглоом ч гэдэг юм ийм зүйлд орохгүй гэдэг хүн юм өөртөө бардам итгэлтэй байдгийг нэг илэрэл харагдчихаа. Орохгүй би энийг сонирхдаггүй ийм утгагүй юм хийж яадаг байна гэж яг ярьдаг хүн л ийм асуудал руу орсон байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр бол тэрийг ингэж айгуу сайн фокус харах хэрэгтэй юм шиг байна. Бид нар ч гэсэн одоо бидний донд яг тийм хүмүүс зөндөө байгаа тийм. Ийм мөрөдөд тоглоом зэтгээд түүнийг би ойлгодог ямар тэнийг мангар залуу байж гэдэг юм ингээл хүмүүсийн одоо зарим хүмүүс ч гэсэн ингэж бодоод магадгүй комент бичиж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байгаа бах. Уншихтаа ч гэсэн тийм. Тэгэхээр яг учир утга нь юу байна гэхэлэр тэр ерөөсөө бид нар бодож байгаагүй зүйлрээ хөл алдах магадлал хамгийн өндөр байдгийг харуулсан байна. За дараагийн нэг зүйл нь юу байна гэхэлэр за ерөөсөө сонирхож орж байгаа. Тэгвэл зугаацах гэж орж байгаа тийм. Хизээч энэс мөнгө олъё гэж бодохгүйгээр орж байгаа. Тэнгуудаа эхлээд нэг 30 мянган төгрөгөөр тэгээд одоо 200 төгрөгөөр дарж үзээд дараа нь тэрийг ингээд тоглох явцад нь тэр ингээд нэг тоглоомын алгоритм нь амар ухаалаг ажиллаж байна л да. Тухайн хүнийг ингээд алдахгүй тэгэл ингээд байгаалах юм биш гэдэг мэдрэмжийг нэг цаг 2 цаг эхний одоо тоглолтын юун дээр өгч байгаа. Тийм мэдээж тэр орж ирж байгаа аккаунтыг бол цаанаас програм нь уншиж байгаа шүү дээ. Тийм ямар аккаунт хизээ нэгдсэн байна те. Тэгээд яаж одоо энэ хүнийг яаж илүү их тоглох уу гэдэг тэр сэтгэл зүйн ийм одоо алгоритм нь бол ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яг үйл явдал болж байгаа тийм. Би тэгээд сэтгэл хөөрцөн байсан. Тэнгуутаа найзартайгаа пи уусан. Тэгээд 30 мянган төгрөгөөр анх зүгээр л нэг сонирхоод ороод дараад утсан. Тэгэд энэ өөр нэг тийм ухаан шаардахгүй ямар нэгэн тийм одоо зүйл шаардахгүй. Тэгэл гараараа л ингээл ургаараа ингээл дараал унгаагаал одоо ижисүүлэл байдаг. Тийм л юм байгаа байхгүй. За тэгээд тэрэн дээр бол ингээд нөхөр бол нэгдүгээр хялбар юм байна. Нөгөө талаар гэх юм бол энэ нэг цаг тоглоод үтсэн чинь тэг 30 мянган төгрөг бол ингээл алдахгүй ингээл байгаад иж болж байгаа гэдгийг харсан байна. За тэгээд дараа нөхөр шууд яа тийм 300 цэнэг хилчээл даа гэж тэмдэглэсэн биз дээ. За ингээд сонирхлоосоо цаашлаад би мөнгө хийгээд их мөнгөөр тоглоод үзсэн чинь алдахгүй юм байна штэ гэдэг ойлголт төрөөд 2000-а дарахтаа 20,000 те. За тэгээд бүр 200 мянгаар дараад үзье гэдэг юм бодол төрсэн байна. За ингээд тэгээд тэр орой дуусаад нөхөр өглөөс ирэхэд дансанд нь 8 сая төгрөгтэй байсан ирж байна тийм ээ. За тэнгууд л ингээд нэг маш амар хэлбэр аргаар тэр мөнгө ингээ олдчихж байгаа. Тэгээ тэрний одоо зүгээр илэрлэл нь яаж харагдаж байна гэхэлэр за нэгдүгürt бол би ингээ ажил хийх хэрэггүй юм биш үү гэдэг ийм мэдрэмж төрсэн байна.
За тэгээд энийг л хийгээд байх юм бол ингээл ажил хийх бүгээр амьдраад иж болох юм байна. За ийм ойлголт хүнтэй шууд ирж байгаа. Яг л богино хугацаанд их мөнгө орж ирэх юм. За тэгээд дараа нь яасан бэ гэхээр тэр цаад одоо тэр юуны мөрдө тоглоомын тэр цахим одоо энэ программыг бүтээсэн гарууд бол яг энэ сэтгэл зүйн алгоритм ажилтгийг маш олон жилийн туршлагаар ингээд харсан байгаа л да. Тэгээд 10 тутмын нэг нь л нэг удаа тоглоод бэлдэг баг. 10 хүрэн тутмын ч биш л ах л да. Бараг тий 100 тутмын нэг нь нэг удаагийн хожолтоо аваад дахиж хизэж орохгүй байж чаддаг баг. Гэтэ дийлэнх нь буюу 99-нд буцаад орж тоглодог учраас энэ одоо цахим программыг бүтээсэн гарууд бол амар амжилттай ажиллаж байна гэдэг зүйл бол тэн дээр харагдаж байна. За ингээд тухайн залуу ингээд хоёр дахь юунд руугаа гэ мөнгө хожиж болдгийм байх гэдэг бодолд орсон. За тэгээд тэр мөнгөө ер нь яаж хэрэгжилж байгааг та нэг анзаарсан баг те. Шууд тухайн үед ирсэн найздаа Ёндоо гээд 500 мянга өгөөд дүүдээ болохоор сайт өргөсөн гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр нэг хүн өөрийнхөө хөдөлмөрлөж олсон заяа мөнгийг хэн нэгэнд зүгээр өгөхгүй. Тэгэхээр ингээд тэр одоо мөнгө бол ямар арга замаар олдож байгаа гэдгээс хамаарат тэрнийг одоо жишээлбэл хэмнэх, гамнах тий гэдэг ойлголт байхгүй болчихж байгаа. За тэгээд нөхөрт бол зөвхөн нэг мөнгө олоход яг би зүгээр ингээд миний ажиллаж байгаагаар бол хадгаламж гэдэг ийм зорилтод буюу зориулттай хадгаламж байхгүй. Зүгээр дансанд ямар нэгэн байдлаар хэрэгтэй болж магадгүй гэл нэг юм ерөнхий мөнгө байдаг юм байна. Байсан юм байна л да. 15 сая төгрөг. Тэрийг бол яг юунд зориулж ирсэн, ямар зорилттой байсан гэдгийг нь бол нийтлэлээр бичээг байсан. Тэгэхээр тэр зориултын бусаар зүгээр л нэг мөнгө хадгалсан байсан юм байна гэж би ойлгосон. Тэгэд хүмүүс тэнийг тараад явж байгаа. Тэгэхээр хялбараар оруулжсэн мөнгийг бол хүмүүс ингээд маш хялбархан бусдтай хуваалцаад тараач тийм байна гэдэг зүйл бол яг саяны юм харагдаж байна. За ингээд дараа нь яасан бэ гэхээр нүүд ингээд хатгаад байгаа штэ. Ер нь бол их хожил авцсан хүн биш штэ. Зүгээр чадахгүй гэдэг бол юм харагдаж байгаа. Ямар ч сан юм би болж штэ, би олцсон штэ. Тэгэхээр дахиад нэг жоохон тоглолцвол яадгийг гэдэг ийм шууд хатгалгаа ингээд тэр чинь ингээд ерөөсөө л 24 цагийн дотор л болж байгаа үйл явдал болоод байна шүү дээ тий. 1 хоногийн дотор тэр хүн чинь ингээд бүр сэтгэлийн хөдлөөл буцаад орж ирдэг. Дахиад тоглох юм сэтэл рүү орж тий. За тэгээд мөнгө тушаах гад банкн дээр байж байгаа 2 цагийн дотор 6 сая төгрөг дахиж олсон байна. За ингээд нэг оройны дотор нөхөр 13 сая төгрөг болчихж байгаа юм л да. Нэг өдрийн дотор тий. Одоо 24 цагийн дотор. Орой нь болохоор 8 сая, тэг өглөө нь болохоор одоо 6 сая гэхээр 13 сая төгрөгийн орлого олцсон гэсэн үг. За ингээд нөгөөд чинь тэр мөнгө чинь ингээд өөрийнх нь хадгаламж 15 сая төгрөг байгаа. Тэрний хажууд бол ерөөсөө 24 цагийн дотор за магадгүй тэр 15 сая хэр хугацаанд хадгалсан бол тий. Гэтэл ингээд ерөөсөө 24 цагийн дотор ийм мөнгө ороод ирэхлээр нөхөрт бол улам л нөө мэдрэмжийн баталгаа ч юм л да. За энэ болох юм байна. Тэгээд чи энэ мөнгийг би ямар амар тэгж хөдөлмөрлөж олсон биш гэдэг ийм бодлууд алдвал би ингээл тэр юуны мөнгийг л алдчих байгаа шүү дээ бодолтойгоор асуудал хандж байгаа. За тэгээд тоглосон чинь алдсан биш үү. Тэгээд яг нөгөө нэг өөрийнхөө мөнгийг алдсан юм шиг санагдаад мөнгө алдаж гисэн. Тэнгуут тэр 12 сая 3 сая руу буцаж алдахтаа яг өөрийнхөө мөнгийг алдсан юм шиг буцаа мэдрэмж авсан байгаа байхгүй юу. Тэр бол зүгээр л тухайн цаад одоо мөрдө тоглоомын тэр алгоритмыг хийсэн гарууд буцаад мөнгө авчиж штэ тий. Ингээд тэр хүний сэтгэл зүгээр наадчих тий. Тэнгууд яг тэр ингээд өгөөшөнд нь орж байгаа байхгүй. Би яг энийг нөгөө нэг юугаар мэдрээд байна тэгэхээр анзаараад байна тэгэхээр энэ нэг тийм хүний ухаантай ухаангуудтай холбоотой биш л юм бэлээ л дээ. Одоо сүүл хизээ л нэг жилийн өмнө нөлөөс нэг юм юу хийж ирсэн. Нэг видео бичлэг хийж ирсэн. Тэн дээр нэг No More Bet гэдэг хятад кино байдаг шүү дээ. Тэр хятад кинон дээр яг тийм юуны одоо онлайн одоо мөрөд тоглоомын тийм гимт хэрэг яаж явдаг вэ гэдэг тэр бүх зүйлийг харуулсан юм кино байсан. Тэр кинон дээр бол болсон явдал сэдвсэн кино байгаа байхгүй. Тэгээд тэр бол маш өндөр боловсралтай бүр тийм залуу сургуулаа төгсөөд маш гоё амьдралтай залуу зүгээр л тэр тоглоомонд нэг удаа ороод тэгэл тэрнээсээ хойш буцаад одоо ямар
асуудлаараа сүлд амиа оруулж байгааг харуулдаг байхгүй. Тэгэхээр яг тэр үйл явдал болж байгаа байхгүй. Тэр залуу буцаад нэг тоглолцоод маш их мөнгө олжчоод буцаад маш хурдтайгаар тийшээгаа шунанд оруулж орж байгаа байхгүй. Тэгвэл тэрийг ингээд бүр цаана амар том юм одоо бүр хүний наймаатай хосолцсон. Тэгээд тийм тэр хүний дарамтан дээр ажиллаж байгаа тэр алгоритмыг хөгжүүлж байгаа тэрний цаана байгаа нөхдүүд бол тэр сэтгэл зүгээр тоглож байгаа байхгүй. За одоо энэ хүн бол буцаж орж ирнэ гэдэг. Тэр хугацаанд буцаж орж ирнэ. Ингээд бүр эцсээ хийдэл ингээд шавхаж дуусаад тэр залуу сүлд амиа оруулдаг тийм кино байдаг. Тэгээд саяны яг энэ бичвэр бичсэн залууг харахад тэр нийтлэл энэ бичсэн залуу бол адилхан байгаа байхгүй. Тэгэхээр би бол зүгээр тийм амар ухаан бол айхтар шаардлагагүй юм байна. Яг л энэ хүний сэтгэл зүгээр ингэж нааддаг юм арга хэрэглээд байна гэдгийг зүгээр тэн дээр харж ирсэн. Тэр киноноос харж ирсэн. Тэгэхээр тэр амар өндөр боловсролтой баг хизээч тэгж хуурдахааргүй тийм л залуу байсан. Тэгээд өөрөө тэрийг бүр ингэж самбар дээр бодлого бодоол те ингэж энэ ингэж би ийм шатаараа л орсон. Би муу санаатаар тоглож үтсэн. Тэсэн чи ерөөсөө л энэ бол ялч юу цаанаа одоо жишээлбэл хулгай луур байхгүй гэдгийг би өөрөө бодож олж илрүүлсэн учраас энэ бол найдвартай юм байна. Энэ онлайн тоглоом тэр гэж мэгээд тэр залуугийн ярьж байгаас тэр багхгүй. Тэгээд магистр төгсөж байгаа тийм мундаг залуу тийм амьдралаа сүрүүлсэн тэр киног харахад бол манай саяны залуу бол яг адилхан юм замаар явж байна гэж би бол бодсон. За ингээд нөхөр 13 сая төгрөгийг буцаад алгангууд би ингээд өөрийнхөө мөнгийг алдсан юм шиг мэдрэмж авчиж байгаа. За тэгэнгүүтээ буцаад тэрийг нөхчий гэдэг бодол руугаа орж эхэлж байгаа. За одоо ингээд хүмүүсийн дараагийн шатны сэтгэл зүйн асуудал юу руу орж ийнэ гэхээр алдсныгаа л нөхье. Ерөөсөө энэ дараагийн зүйл рүү явчихж байгаа. За би нэг алдсан. Тэгээ би ингээ амар олцсон байсан мөнгөө би буцаагаад олчихъя гэд өөрийнхөө 15 сая руу орж эхэлж байгаа хгүй. За одоо ингээд энэ үеэс эхлээд цаад одоо компани бол ашиг хийж эхэлж штэ тий. За өөртөө нэг 10 хэдэн сая төгрөг нөхөрт өгөөл сэтгэлийн хөдөлгөөл жоох өрүүлж байгаа л буцаагаал мөнгөө дахиад нэг 24 цаг биш тий. Нэг 72 цагийн дотор буцаа мөнгөө олоод авчиж штэ. Үйл явдал тийм зүйл ажиглагдчихжээ лээ. За тэгээд нөхөр 15 саяараа тоглосон. Дараа нь тэрийг алдсан. Тэгэнгүүт эн чинь бүр шок болж байна л та. Жинхнээсээ бүр хүнд байдлыг мэдэрч байгаа. Өмнөх нэг олсон орлогынхаа одоо тоглоомоос болсон 13 саяг алдсан. Би өөрийнхөө мөнгийг алчлаа гэдэг мэдрэмжээс илүү яг өөрийнхөө өчнөө жил хадгалсан мөнгөө алдсан учраас энэ амар том асуудал үүсэж байна. За ингээд энийг би олохгүй бол болохгүй гэдэг улам юм сэтгэл зүйн дарамтанд ороод тэгээд нөгөө нэг зүйл рүү улаарч байна. Ингэж явсаар байгаад тэр маш юугаа хадгаламжиндх мөнгө алдсан. Яг ингэ бэж идэл нөгөө нэг ээж аавынх нь түрээсийн мөнгө ороод ирсэн. За тэр 10 саяг хэрэгэлсэн. Тэнгуут нөхөр улам бүр том буруу хэрэг мэдрэмж төрж байл та. Тэгээ ээж аавынхаа мөнгийг хэрэгэлсэн гэдэг мэдрэмж. За ингээд би энэ өрийг төлөх ёстой. Тэгэхийн тулд би энэ тоглосон тоглоомороо төлөх ёстой гэдэг гүн одоо сэтгэл зүйн гүн юм гимтэл аваад хэлж байгаа юм л да. Тэгээд тэрлэг уулаарч байгаа. Тэгээд нөгөө нэг яг энэ үед хүнд юу санагдаад байна гэхээр нөгөө өмнөх шиг би нэг шөнийн дотор олсон 8 сая шиг тэр мэдрэмж нь энэ хүн байсаар л байгаа юм л да. Хоёрдугаар дахиад нөгөө нэг банкны үүдэнд ойчилж байгаа тоглоод болсон 6 сая шиг тэр мэдрэмж энэ хүн одоо хадгалагдчихж байгаа байхгүй. Тэгээд би олж исэн, би олсон, би олж болдог гэдгийг би үзсэн учраас би ёндорхгүй байгаа. Гэхдээ энэ ёндорж л таараа гэдэг энэ мэдрэмж энэ хүнд ингээд төрөөд байгаа байхгүй. За тэгээд нөгөө нэг тоглоом дээр хогс оруулж штэ тийм. Тэгээд зогсгоо мэтгэ болж хэлж штэ. За ингээд нөхөр бол 10 өөрийнхөө 15 саяг алдсны дараагаар байжсэн чинь ээж аавх нь 10 сая төгрөг ороод ирсэн. Тэгээд тэрийг тэрнгээрээ тоглосон. Тэгэнгүүт ээж нь асуугаад нөгөө нэг түрээсний орлогын мөнгө яасан болоо гэж асуусан чинь тэр нь орж ирэх байна гэх ингэ хотлоо хэлсэн байгаа. За ингээд нөгөө нэг эн чинь тэрийг би хурдан хугацаанд олчно гэдэг төлөвлөгөө боловсруулад тэр нь болохоор энэ саяны тоглоомын арга. Тэгээд би ээжийн мөнгийг дарчий ядаж тэ гэдэг юм бодол дээр явж байгаа. Ингээд дахиад тэр мөнгийг үрцэн тэ байхгүй болсон. Тэгэнгүүт нөхөр машина зараад тэгээд буцаад авчих юм чиндээ гэдэг бодол төрөөд дандаа ингэж одоо юу гэдгийг азгуутна гэж юу байдгийг те би ч бас нэлээд азгуутлаа шүү дээ. Одоо бол надад ядаж нэг ёндороод би одоо мөнгө олчих штэ те гэдэг бодол тэр хүн байгаа л байна. Тэгээ тэрийг нь тижээгээд байгаа зүйл нь болохоор 6 сая 8 сая тань
тэр анхны өвөш байсан гэж харагдаж байна л ба. За тэгэхээр одоо энэ дээр ингээд нэг зүйлийг бүгдээрээ харж болж байгаа. Ер нь бол өөрийг л төлөх ёстой гэдэг энэ сэтгэл зүй хүнд амар хүчтэй явж байгаа. Тэгээд нөгөө буруу гэмт зүйл хийсэн бусдыгаа ингээд би чухал мөнгийг нэгээ би аваад өмнөөс нь аваад хэрэгэлцэн тоглосон. Тэгэхээр би энийг л дарах хэрэгтэй гэдэг бодлосоо болоод тэгэд дахиад ийм өөрийнхөө бооцоог нэмж эхэлж байна шүү дээ. Машинаа зарж байна. Дахиад тэр тэнгуудаа дахиад худлаа ярих ийм зүйлүүд нэмж эхэлж байна. Би энийг л дарчин тэгээд дахиж би энийг худлаа ярих шаардлагагүйгээд бүр буруу шийдвэр гаргаад ингээд явж. Тэгэхээр энэ зүгээр нэг өөрийн сэтгэл зүй буюу тэр галыг намжаахын тулд энийг л би яаж унтраах вэ гэдэг байдлаар хандж байгаа ойлгосоос болоод хүмүүс ийм одоо буцаад улам өөрийн сүлжээнд бас ийм хөвөрсөн шийдвэр гаргадаг. Тэрэн дээр ингээд дандаа худлаа ярьдаг. Тэгээ тийм үйл явдал болж байгаа юм л та. Тийм. Тэгэхээр ингээд бүр эхнээс нь ингээд одоо энэ хідэн одоо дүнэлтүүдийг харахад хүн бол эзээч орохгүй гэсэн зүйл рүү орж ийн. Хоёрдугаарт бол ингээд Үшин чи алдгүй юм байна шүү дээ. Яг хавд тэгэл тэгэхээр би зүгээр жоохон ихэр тавиад үзье гэдэг ийм шийдвэр гаргаад тэр үйлдэл хийчихэж जैन. Буюу сонирхлын журмаар эхэлдэг юм байна. За 3 дугаарт гэх юм бол олонгуудаа ингээд би ингээ олж болох юм байна шүү дээ. Би энэс ч илүү олж болох юм байна гэдэг ийм мэдрэмжинд хөтлөгддөг юм байна. За тэгээд дараа нь нэг ихийг олсон энэ урамшилтаа Яндоны мөнгө чинь ингээд ийм буюу хялбархаар оржсэн мөнгө бол ийм зүгээр л хүмүүст бэлэглэгдээл ингээл явчихдаг юм байна тий. Тэгээд өөрийнх нь хадгаламж зориулт юм биш байсан байна. Тэгээд дараа нь яасан гэхэлээ тэр олсон мөнгөө буцаагаад алтгаа би өөрийнхөө мөнгийг алдсан юм шиг ийм ихний одоо мэдрэмж авдаг юм байна. Тэрнээсээ дараагаар нь тэрийг л олчихъя гэдээ яг жинхэнэ өөрийнхөө хадгаламжийн мөнгийг өрөөд одоо амар шок авч эхэлдэг юм байна. Тэгэд эн чинь нөгөө олсон тэр нэг мөнгө олж исэн тэр мэдрэмжил тэрийг л түүнийг тижигээд байгаа шүү дээ. Би энд олж болдгийм байна гэдэг тэр мэдрэмжийг л маш сайн цаанаас нь хүчтэй өгч чадах юм бол хүн ингээд улам донтоод идэх юм байна гэдгийг тэр тоглоом юм харуулж шүү дээ. Нэг ийм процесс болдгийм байна. Тэгээд сүүлд нь бол энэ өрийг л төлөх ёстой. Тэхийн тулд би худлаа ярьсан ч яг богино хугацаанд би яг энийг тэр өрийг одоо энэ аргаараа төлнө гэдэг ийм худал хуурмгийн нэг ийм сүлжээнтэй тэр дотор өөрийнх нь нэр хүнд тэрийг би буцаж сэргээж авах гэдэг тэр бодол яваад штэ тий. Ингээ машинаа зарж гин. За тэгээд дахиад хүнээс зээл авч гин. Ээжийнхаа мөнгийг аав ээжийнхаа мөнгийг худлаа ярьж авч гин гэх юм. Энэ үйл явдлууд бол тэр өмнөх одоо шархыг нөхөх зорилготой буюу өрөө төлөх богино хугацаанд асуудлаасаа буцаж гарах энэ бодол төлөвлөгөөнд орчиж байгаа л асуудал байна. За би бол ингэж анализ хийж байна. Тэгээд төгсгөлийн бүр нэг сонин өнцгөр дүгнэлт гэх юм уу зүйл ярив. За тэр бол одоо ингээд энэ нийтлэл бичсэн одоо хүн маань бол 300 сая төгрөнд орсон байна. Нийтдээ. За ингээд бүх өрөөж их саад үтсэн. Тэгээд тэр чинь ялах хүүхэдтэй ингээд амьдрал одоо яг дөнгөж эхэлж ангуул амар үйл явдал болчихлоо шүү дээ. Ерөөсөл сарын дотор л амар юм болчихлоо тий. 3 сая төгрөгийг 2 жил өнөөдөр хөдөлмөрлөж байж тэгээд 150 сая төлсөн гэж байгаа байхгүй. 150 сая төлнө гэдэг чинь за хоёр зүйл харагдаж байна. Нэгдүгээр ямар их хөдөлмөрөөр энэ мөнгө бүтдэг юм бэ гэдгийг харж байна. Тэгээд тэр бол 300 сая сургалтанд суусан хүн биш үү? 300 сая төгрөгийн сургалтанд саяны энэ асуудлуудыг олж харах хэрэгтэй гэдгийг л миний хувьд хэлмээр санагдаж байна. Би 300 сая төгрөгийн сургалтаас юу сурав? Сонирхол намайг аюултай зүйл рүү хөтлөх магадaltaй юм байна. Хоёрдугаар туршиж үзэж байгаа зүйл маань намайг ингээд буруу зүйл рүү оруулах юм байна. Гуравдугаар алддаггүй юм биш үү? Болох юм биш жоох их мөнгөөр тоглоё гээл те. Тэгээ би хизээч орохгүй гэсэн зүйл рүү хүн харах магадaltaй байдаг юм байна. За тэгээд яг хадгаламж маань зориултгүй байсан учраас би хэрэгжилдэг юм байна. Хялбар аргаар олсон мөнгө маш хялбар аргаар үргэлжлэдэг буюу үн цэнэгүй хэрэглэгддэг юм байна гэдэг энэ хичээлүүд л ингээд яваад байна гэж би бол ойлгоод байна л та. За тэгээд түрүүний тэр үнэлэлт дүгнэл маягийн зүйл юу вэ гэхээр
300 сая төгрөгийн сургалтанд суугаад 1 сарын дотор тэ тарьсан балга 2 жил хөдөлмөрлөж төлж дуусаагүй талд нэрч юм тийм ээ. Тэгэхээр энэ бол их хэмжээний мөнгө, энэ гэр бүл явдал их хэмжээний мөнгө байсан байна гэж харах хэрэгтэй болж байна. За дараагийн нэг том зүйл нь за энэ дотор гэхдээ би зарим юмыг яриаггүй ч гэж магадгүй эсвэл үнэхээр шударгаар өөрсдөө төлөөд явж ш магадгүй. Аав ээж нь гэр бүл нь бусад хүмүүс нь тэр 150 саяд нь оролцсон болов оролцоогүй болов гэдэг надад илүү сонирхолтой байгаа юм. Гэтэ энэ нийтлэл дээр бол байгаагүй. За тэгээд энэ ч дундуур нь бөөмүүдээр очсон мэдсэн. Тэгэл ингээд үзүүч харуулсан марсан гэж яриадсан шүү дээ. Яг санхүүгийн арга зүй суралцж чинь үүдэл шухал шүү дээ. Тэрээс энэ өрнөөс гарах нь зорилго биш гэдгийг хүмүүс ойлгохгүй байт юм билээ. За тэгээ одоо тэр өрнөөсөө гарах гад байгаагаа шавхаад ингээд яваад байгаад нь би амар харамсаад байгаа байхгүй. Ууг нь бол өрөө төлөнгөө өөртөө хоримтлал бий болгож иж энэ дархлаа илүү сайн тогтдог буюу одоо энэ залуу мөнгөгүй заяа. Гэтэ би энэ тоглоомыг дахиж тоглох болов үгүй болов гэдэг бодлын нөхөд явж штэ тий. Гол асуудал нь энэ залуу одоо ямар нэгэн эрсдэл учрахад эрүүл мэндийн за магадгүй муугар бодъё тий. Хин нэг нь гэр бүлийнх нь өвдөх юм бол одоо энэ залууд мөнгө байхгүй. Яг тэгэхээр энэ 300 сая төлөхийн тулд өнгөрсөн 2 жилээ зарцуулсан. Энэ залуу мөнгөгүй. За ингээд мөнгөгүй маш хатсан шалганд орсон богино хугацаанд мөнгө хэрэгтэй болвол энэ залуу юу хатгах бол гэж бодож байгаа. Богино хугацаанд мөнгө яаж олох вэ гэдэг л зүйл хатгах. Яг л энэ залууд аюулгүй байдал эрсдлийн хамгаалтын мөнгийг энэ залуу үүсгэхгүй өөрийгөө дахиад санхүүгийн эмзэг байдал руу аваачсан хэвээрээ тэгээд зөвхөн өрөө төлж дуусгахыг зорилго болгож тавиад явж байгаа гэсэн. Тэгэхээр би зүгээр энэ талаас нь одоо мөнгөө төлөөд өрөө дараад зөвхөн өрөөг л дуусгах зорилготой яваад байгаа хүмүүст хэлэхэд энэ бол өр зээлийг төлөх бол чухалч өөртөө тодорхой хэмжээний мөнгө хадгалж байхгүй бол чи маш эрсдэлтэй бүлэг дээр байгаа шүү гэдгийг санах хэрэгтэй гэдгийг л хэлье гэж бодож энэ голонгоо дээр бичсэн нийтлэл дээр анализ хийж ярих гэж бодсон байна. За тэгээд дараагийн видеогоор уулзцаая.